зүйл. Энгийн зүйл шүү. Энгийн. Нэг 2 секунд хүлээч яа тийм ээ. Тийм. 2 секунд. Шууд тас гээл ороод ирж байгаа л да. Ер нь бас юм хурдан үйлдэлтэй шүү дээ манай хаа ер нь. Анх баяр. Тэр мань бас ай зөхөдөг байхгүй юу? Тэгээ бас сайхан мэдрэмжтэй залуу байгаа. Тэгээд тэр надад нэг ай юусан. Тэр үчи яг товч ай юусан байхгүй. Тэгээд яг санаа нь болохоор анханасаа тэр артист нэм нь бол шонх байна уу? Шонх тий. Шонх гэдэг. Тэнгүүд яг онцгой нэгэн дугаалаа. Мэдрэмжийг сонсогчдойгоо хуваалцахыг зорддог Хүүхд тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг одоо хүлээн авч хүрэлцээрсэн Great ханда баярлалаа гэд хоёул яриагаа эхлүүлье. Сайн байцгаана уу. Зүрсэн баярлалаа. Гоё ерөн дулаан хавар айлчилж ах шиг байна. Бараг зон руугаа орж ах шиг байна. Ер нь хавар ингээд сэтгэл тогтол төрдгөө. Ер нь хэр байдаг вэ? Тийм дулаан болохоор тэгэл ер нь бол гадагшаа гармаар санагддаг шүү дээ. Сайхан нар нийлчээ. Хүсэл. Эм ордог улирал байдаг уу? Улиралтай холбоотой юм шиг байгаа. Ер нь өдрийн энэ төр юутай нөө. Тийм. Уугаан маргааш шаарддаг шиг дээ. Тиймэрхүү л багтай. Би чиний сонсогч байхгүй юу? Ер нь хит хитэн доог чинь сонсох дуртай. Ер нь дуу хөгжимд яг хизэнээс дуртай болчвоо. Ямар хамтлагийн сонсогч байв? Эндээс яриагаа эхэллээ. Багын л ерөнхийдөө дуу хөгжимтэй урлагтайгаа холбоотой байсан. Тэгээд ерөнхийдөө Майкл Джексоны улаан фэн байсан. Тэрнээс ихсэндээ тэгээд багтаа бас олон одоо бүжгэлдэг байсан. Хөгжмийн дугууланд явдаг байсан. Гэхдээ яг бүгднийг нь бол яг дуусгаагүй. Дугуулан ерөөсөө дуусгаж амжаагүй. Тэгээд явсаар хагаад ерөнхийдөө 13 настайгаас гадаад руу явчихсан. Хаашаа явсан бэ? Австри улс. Тэгээ Австри улсын Виена хотод 22 жил болсон. Тэгээ ирээд яг их нутагтаа ирээд яг одоо 2 жил болж байна. Монголд ирээд. Австрт байгаа монголчуудтайгаа бол ингээд байсан бах тий. Яг тэнд ингээд суурьшихад ч юм уу яг мэдээж Европ бол ийм гоё байдаг. Одоо ийм гоё соёлтой орон том эдийн засгтай ч юм уу олон давуу тал байсан бах. Монголдо ирэхэд яг ямар мэдрэмж авч ирсэн бэ? Тэр чинь 13 таа гэдэг чинь Монголд бол бүр нэлээд гоё дурсамжтай л байж байгаад явсан байж тээ. Австрал руу тий. Ер нь л одоо нөгөө бэлэн тасцсан байсан л та. Яг тийнейжер үеэсээ ингээд очиод тэгээ бүх юм шинээр эхлээд уусаад яг хаа 18 оны биш 2011 он тэгэл ер нь баг жил болон 100 эрхийг зорддог байсан. Тэгээ боломжоор мэдээж тэ. Тэгээ ер нь бол 90 очим байдаг л байсан л та. Тий. Тэгээ ер нь эрэхэд бол мэдээж ингээд гоё шин тэ ингээд ностальжик гэдэг шиг сайхан мэдрэмж аваад одоо ер нь бол турист шиг л ирдэг байсан л та тий. Өмнө тэгэл нэг юм 2-7 хоног ч юм уу яг ажлын чөлөөгөөрөө тэгэл эсвэл нэг сар ч юм өсрэл. Тэгэхэд бол угаасаа юу мэдэрхэв дээ. Тий. Сайхан зугалж мугалж байгаа л буцаж штэ. Өдөө гадаа яваал гэр бүлийнхэнтэйгээ сайхан байж байгаа л найз нөхдөдтэй сайхан байж байгаа л тэгэл буцдаг байсан болохоор ерөнхийдөө бол яг турист маягаар л. 2 жил ингээ болоход яг Монголд одоо нөө мэдээж нөө яг суурин суугаагүй байж байгаа ирэхээр өөр зүйлүүд харагддаг байх л та. Одоо болж байгаа болохгүй байгаа ч юмнууд байгаа бах. Яг хамгийн түрүүнд анзаарэгдсэн зүйл юу вэ? Яг нь одоо муугаар ирэхэд бол тэгээд зөндөл өөг бол зөндөө олжуулна шүү дээ. Гэхдээ яг чухал ажиллаж болох, сайжирж болох зүйл их юм бол одоо бидний үзэл бодлого юм уу? Одоо бие биенээ гэсэн сэтгэл нэг амиа хичээсэн одоо тийм зан чанараас үүсээд олон зүйлүүд байна л да тий. Одоо жишээ нь би одоо ингэ дугуй унж байгаа тий. Тэгэхэд одоо манай явган үний зам ямар вэ тий. Тэнгүүд би явган үний замаар явхлаар явган үний бас ингэ цаад болморгүй байдаг. Тэнгүүд миний ганц чөлөөтэй явах тий ингэ зөксөж явах бол яг одоо автозам болцсон л байхгүй. Тэнгүүд одоо манай машин тэрэг одоо унж байгаа ах ихснэр ингээд ер нь шахдаг ч юм уу эсвэл ингэ зүгээр дими сигналдаг ч юм ингээд зөксөж явж болох юм. Жишээ нь энэ бол яг нэг харж байгаа өнцгөөс байхгүй. Нэг хамгийн баг жишээ нь жишээ. Бидний яг хамгийн гол нь зүгээр ингээд дотроо жоохон бодоод үйл гаргахад шийдчих асуудал байна шүү дээ.
Уул нь бол тийм ээ. Тийм одоо энэ чинь үсрээлний 2 секунд хүлээж болно шүү дээ. Жишээлбэл одоо дөнгө шинээр одоо машин явсан шинж болгож хийж болно те. Тэгэнгүүт бас удаан авна шүү дээ. Тэ чи шууд одоо эргэлтэн дээр газ эргээл ингээл явахгүй шүү дээ. Тэ тэгэнгүүт артлын одоо машин хүлээцгүй тэгэл шугал сигналдаа ч юм уу. Тэр чинь тэгээд яг үнэндээ өөрийгөө ботсон л үйл явдал гам л да. Тэгээ орчин тойрны хүүхдүүд байна уу ямар нэгэн одоо тайван байдлыг алдагдуулах тийм үү бодохгүй л байгаа байхгүй. Зөв жишээ нэг ийм л одоо зөв энгийн зүйл шүү. Нэг 2 секунд хүлээчихье тийм ээ. Тийм. 2 секунд. Шууд тас гээл ороод ирж байгаа л да. Ер нь бас ийм хурдан үйлдэлтэй шүү дээ манайх чинь. Яг дуу уран бүтээлийн тухай бас илүү онцолж ярмаар байна л да. Яг хизэнээс яг дуу бүтээх болсон бэ. Мэдээж одоо артист болгон өөртөө бол шийдвэр гаргаад яг бүтээл рүү ордог шүү дээ. Тэр хизэнээс байва. Би ер нь багтаа одоо мэдхэн сандах нь одоо санах л байлгүй дээ. Гэхдээ яг тэр үед яг удаан хийгээгүй намайг 12 настайдаа байхад би яг нэг 2 найзтайгаа. Тэгээ манай байрны ах бол ингээд намайг их дэмжиж чи ингээд дуу гэж юм рэп хийгээд би өөрөө ингээд улаан харахад нэг хипхоп бацаан дээ. Хүүхдтэйгэл явдаг байсан. Тэгээд тэгэж эхэлж ийсэн. Тэгээд одоо тэр үед чинь тэгээд ерөнхийдөө FM дээр л очиж бичүүлдэг байсан шүү дээ. Тийм тий. Тэгээд үг мөгийн одоо энэ ч одоо яаж олдог байсан юм мэдгүй тэр бол их сонирхолтой. Тэр нөө инструменталуудыг чинь нөө YouTube-ээс нөө фри айнуудаас л авчдаг байсан юм шүү дээ. Тэр үед бараг YouTube байгаагүй хаа. Бүрөө. Тэр үед одоо би харин яаж асан тэгэл угаасаа нэг копицсан л аюу байсан л ах тий. Тэгээд нэг үг бичдэг байсан. Тэгээд ерөнхийдөө яг 3 бацаанаа тэр үчиг нөө Bobby D гэдэг байсан. Тэг байсан шүү дээ. Яг тэр үе их л байхгүй. Яг Bobby D яг нэг гарч ирж ирсэн үе юу тий. Тийм. Тэр чинь хөрхөө бас хурган одоо Монгол телевиз дээр ирж нэг шинэ жилийн хөтөлбөр дээр ирж дуулсан. Сэлэнгийн тоглолтод дижиталын тоглолтын өмнө бас тий хаалгаар орж ирсэн гэдэг ийм сайхан дурсамжтай. Ер нь бол энэ бол миний нэг үүсвэр байгаа даа. Шууд зах зээл рүү орж ирсэн юм байна шүү дээ. Юу ч бидэхгүй тэгээд их сонирхолтой атлеттай дурсамжтай. Тэгээд ерөнхийдөө гадаад яваад ер нь одоо чинь жоохон өсөд уучраа олоод ерөнхийдөө юу хийхээ хайж эхэлж явах үед ер нь хөгжим одоо ая гэдэг зүйл намайг их татдаг байсан. Тэгээд би 2011 онд бол яг өөр ингэсэн компьютер тэгээд бас нэг drum machine гэж байдаг байхгүй яг ая зөхөдөг. Тийм юм аваа. Тэгээд ерөнхийдөө 11 онд ая зөхөж эхэлж байсан. Тэгээд 11 оноос хойш ерөнхийдөө бол тууштай. Ер нь бол баг ухаан бодлоо тэг баг алдан байж тэгээд ерөөсөө өдөр болгон суудаг байсан. Тэгээд анхны уран бүтээлээ 18 онд герман хэл дээр гаргаж ирсэн. Ер нь монгол хэл дээр дуу хийж гэж бодож байгаа юм байна. Тэр үедээ бол. Тэгээд ер нь тэр үед бас миний нийлдэг нэг дотн найз минь бас герман хэл дээр үг бичдэг байсан. Тэгээд тэрний бас нөлөө байсан баг. Тэгээд миний нэг доторх очийг асаасан гэх юм уу те. Тэгж 18 онд ерөнхийдөө 16 оноос яг одоо уучраа ойлгоод ая гэдэг зүйлийг ч гэсэн бас айтайхан зохиож эхлэв те. Чи бас удаа штэ. Тэгээд сурах бас процесс байна шүү дээ. Тийм тэр чинь бас тэгээд миксинг, мастеринг гэдэг зүйл хамт явагдаж байгаа. Энэ их цаг хугацаа зарцуулдаг зүйл. Тэгээд тэгж явж байгаад 18 онд ерөнхийдөө за ер нь гайгүй бичлээ гэж бодоод тэгээд анхны дуугаа тэнд Австриас одоо Вена хотод цацчихсан. Тэгээд ер нь бол Вена хотод бол ерөнхийдөө нэлээд одоо хөрхөн давлгаа гаргаж ирсэн л да. Энэ ямар Аз нөхөр вэ? Яга германаар өглөөд байгаа гэдэг юм те. Энэ хин бэ гэдэг. Тэг гайхажсэн яг. Тэгээд тэндээ нэг крүүтэй байсан нийлдэг. Бас рэпер дуучин бас бит зохиодог продюсер залуучуудтай ер нь нийлдэг байсан. Тэгэл ер нь өдөр болгон тэг бараг ажилласаа гараад хүртэл хамаг бүх зүйлээ дуу хөгжим зориулж ирсэн. Тэгэхээр Гританы үед яг хүний амьдрал нэг ажралтай бөгөөд тууштайгаар хийсэн зүйл их зөөх юм билээ шүү дээ. Ер нь тэгэхээр яг дуу хөгжим бол яг үндсэн хамгийн хайртай хийх дуртай. Тий. Тэрнээсээ одоо жишээлбэл энэ ирж байгаа мэдээлэл гэх юм уу те, энэ creativity
энийг одоо жишээл би бас хүнтэй хуваалцаж одоо нэг өөр артист байлаа гэхэд тэрнтэй тэр санаагаа хуваалцаад тэр сайхан одоо тэр хүний санаа юм шүү дээ. Тэрийг баяжуулаад дуу болгоод тэ ингээд тэр хүн тэрэндээ сэтгэл хангалуун ингээд надад баярлаж явж байгаа гэдэг тэр мэдрэмжийг авах сайхан байсан л да. Мэдээж энерги таарах хэрэгтэй л да тэ ингээд надад итгээд би тэр итгээд ч юм уу тэ ингээд явахад ер нь сайхан уран бүтээл гардыг. Тэгэхээр Монголд ирээ 2 жил болж байхад маш олон хамтрлууд хийцэн байна тий. Амар хурдтай явж байгаа юм биш үү? Би л чамаг нөгөө анхны нөгөө нэг тэр шорт дуу сонсчихсан гэдгсэн шүү дээ. Тэрнээс ер нь тууштай байгаа юм болов уу гэж бодсон байхгүй. Гэхдээ өмнө нь бол ингээд дуу хийдэг одоо нэг тийм нөгөө анхны дуу чинь нэг өөр өдөө шүү дээ тий. Уус нэг дуу хийдэг хүний дуу ингээд шууд ингээд чихрүү ингээд ордог шүү дээ. Одоо яг тийм мэдрэмж төржсэн болохоор би хаана байсан юм бол тий одоо Монголд байсан бол бас дууга хид ингээ хийгээд цацаад ингээд явжлах байсан юм болов уу гэж яг зүгээр бодож ирсэн тухай үед. Товч дууны тухай ярмаар байна л да. Клипний хувьд амар гүн агуулгатай. Тэг эхлэлэнч тэр тэгээ өөрийн чи яг тэр бүрдүүлсэн имиж тэр яг дүрс болон дууны хувьд л аюу гоё бүтээл чанартай бүтээл санагдсан. Тэгээ энэ дуу яаж бүтвэ? Ер нь эдийг яг аль одоо сэтлээс олов? За тэр ер нь юу яа гэдэг төв гаргасны дараа би ер нь за одоо монгол хэлээр ер нь нэлээх уран бүтээл гаргах юм байна гэдгийг ойлгоод тэгээд ер нь л яг гэж юм болгоныг ингэж юм чухалчлаа serious гэдэг шиг тэг хүлээж авахгүй байсан л да тэр үед зүгээр яг мэдрэмжээр байгаа л туртаа үедээ хийгээл нэг яарахгүй тэгж яхад маа найз одоо манай ECS Exclusive Central Sound гэх лейбл манай хамтрагч маа найз анх баяр тэр мань бас айц хөдөг байхгүй тэгээ бас сайхан мэдрэмжтэй залуу байгаа тэгээд тэр надруу нэг аюулсан тэр үчи яг товч аюулсан байхгүй тэгээд яг санаа нь болохоор анханасаа тэр артист нэм нь бол шонх байна уу? Шонх тий. Шонх гэдэг. Тэнгүүд яг тэр эхлэл нь байгаа шүү дээ манай. Тий. Нэвтрүүлгийн хэсгээс зан эхэллээ шүү дээ. Яг зэрэг тий агсны тэгээд тэрийг сонсчоод би энэ яасан гоё гүн мессежтэй юм бэ те. Одоо би их философик туртай хүн л дээ. Тэнгүүд бас заримдаа өөрийгөө ингээд дүгнээ чагнаад би хин яриад байна уу яагаад вэ? Би гол зүйлээ ярьж чадчих юм уу гэд их анзаардаг. Тэнгүүд яг тэр үеийн яг одоо үйл явц ингээд яг таарсан баггүй. Яг нэг өөр дээрээ ярилцлага хийж явах үед тэгээд ясаа чин тэр аяж гисэн надад үнэхээр шууд наалцсан. Тэгээд ерөнхийдөө яг надтай бас хамтарч дуу хийж исэн хүмүүс ч гэсэн бас надад бас нөлөө өгсөн л дөө тэр дуун дээр. Тэгээд тэр үг тэр санаа нь бол баг 2 хоногт л баг дууссан баг. Бэлэн болоод. Тэгээд ерөнхийдөө энэ бас тэр үед чи одоо бас Монголын зах зээл одоо энэ нийгмийн юу бас мэдрээд те ингээд хүмүүсүүдийн ус бодлоо бас олон юм байсан л та. Тэр бүхнийг товчхон шиг шингээгээд яг одоо энэ мессежт нь тааруулаад энэ бүх мессежийг яаж одоо товчхон шингээж яах вэ? Тэ бид нар ч юмс үнсэрхэг хүмүүсүүд ингээд бас өв соёл гэдэг зүйлийг яаж хилээд ийм зүйлүүдэд яаж оруулах вэ гэдэг. Тэгээ ерөнхийдөө яг тэр үедээ нэлээд сайн төвлөрч чадсан баг. Тэгээд тэр мэдээлэл юу гэдгийг тэр хамаг зүйлээ буулгаж чадсан баг гэж боддог. Тэгээд тэр дууг бол ерөнхийдөө тэгж удаан нухаагүй. Зарим дууг л би сайн нухдаг байхгүй. Бараг перфект хийх гэх тээ. Хизээш болохооргүй зүйлийг бараг хийх гэдэг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө заацаа болоо. Олон юм бодохгүй зүгээр яг мэдрэмжээрээ л усч игээ. Тэгээд манай бас ойрын хамаатны дүү үдэ хатнаа гэдэг. Одоо видеограф хийдэг. Хатанбаатар гэсэн мэлээ тий. Тэрнтэй хамтраад ерөнхийдөө тэр видео клип хийсэн. Тэгээд манай дүүгийн бас санаа тэнд бас явж байгаа. Ингээд хоёлаа ийм юм яа гэд. Тэгээд бид хоёр чинь ерөнхийдөө санаагаа бүр жинхэнэ уралдуулаад хамт нийлүүлээ. Тэгээд ийм за хоёлоо нэг гүн гэхгүй. Тэгээ бас нэг амар шүүмжлээд байхгүй. Ер нь ийм байгаа шүү гэдгийг бас дахиж мэдрүүлээд тийм бас гүн талаас нь бас харуулъя гэдэг. Тэгэл энэ клип хийчихсэн. Айгуу гоё чанартай уран бүтээл болсон шүү. Баярлалаа. Сонсоод амар гоё мэдрэмж авсан. Тэгээ
өндөр бас ярьцлага хийхээ өмнө гээд дахиад сонсчлаа. Дахиад гоё хэлээ. Юу яа дуу одоо манай радиогийн листэнд байнга явдаг байхгүй. Юу яа дуу ер нь яаж бүтвэ? Бас клипгүй ер нь айгүй гоё характертай дуу юм шиг санагдтыг. Би тэр үгийг ерөнхийдөө эхний бадаг тэгээд энэ тахилтыг бол бүр дуу бүтгэхээс өмнө 2 3 жилийн өмнө өөр аян дээр хийсэн байсан байхгүй. Зөв бичсэн хоолойгоо бичээгүй. Тэгээд ерөнхийдөө тэр үеийн мэдрэмжээ би буулгаагүй болохоор яваанда тэр чинь ингээд алга болчихж байгаа байхгүй. Мартагдаад. Өөрт мартагдаад. Тэгэл за энэ ерөөсөө явахгүй юм байна гэл мэдрэмж нь байхгүй лээ. Тэгээд би нэг шинэ ая зохиогоод уул нь хүнд хий гэж бодож ирсэн байхгүй юу өөр артистад. Тэгсээ чи бүр үнэхээр баг өөрөөсөө харамламар ая болцсон. Тэгээд бүр хинт ч өгөхөөргүй болоод. Тэгээд за хинт ч өгөхгүй мэл би өөрөө л хийх юм байна гэдэг. Тэгээд яг ингээд санаагаа бодоод одоо flow дээр ингээд бодоод яхад яг таарад. Тэгээд за бас ер нь дуу хөгжим ихэд олон юм бодохгүй байх гэдгийг бас суралцаа явьчихсан байхгүй би чи гүн арай илүү их бодоод хийх гээд байдаг гэсэн. Тэгээд тэр аян дээр ер нь хамгийн бүтээд тэгээд манай яг үеэлдэг байдаг бүр ойрын бас. Тэгээ бас урлагтай ойрхон хөгжим бүжиг төгссөн. Тэгээд надад хаяа яг мэдлэгээс өөр өнцгөөс бас надад фидбек өгдөг байхгүй. Тэгээд манай одоо бас надтай хамтарч одоо хайр юм уу гэд нэг Afro House нэг тим дуу хийсэн тэр охин дүү маань. Тэр тань дүү байсан юм уу? Тий. Тэр яг эхлэлийн би бол эхлэлийн хийжсэн байхгүй. Тэгээд бодсон чинь эмбитэй бол бас илүү дожтой болох юм байна гэд. Гоё штэ басаа. Тэгэж эхлэлд орлаа. Тэгээд ерөнхийдөө тэр дуу ингээд араараасаа бүр ингээд бүх юм бүтсэн. Тэгээ 2 дугаар бадгийг би бичээд. Бас хурдан бүтсэн. Бараг 2 3 хоног дотор л тэгэл. Тэгээ яг бүтчээ дараа нь цацгаж бас уцалдаа мэдээж. Exclusive Central Sound лейблийн тухай бас ярэ. Яг лейблэрээ мэдээж одоо л ингээд төвтэй дуу хөгжим хийж штэ. Ер нь одоо магадгүй одоо 5 жилийн алсын хараач гэдэг юм уу. Мэдээж зорж ажиллаж байгаа нэг өндөр уулын орой бол байгаа бах тийм ээ. Тугаа мандалмаар штэ. Энэ тухай. Коронагийн баг дараа баха. Ер нь тийм коронагийн дараа бид хоёр яг за хоёлаа хамтарч ажиллая. Тэгээд нэг юм лейбл гэж анхнаасаа гараагүй л дээ яг зүгээр яг хамтарч ажиллаад бас нэг юм нэртэй те нэг entertainment гэдэг шиг нэг юм тим юм үсгийгээд тэгээд ол юм бодож байгаа. За хоёлаа чинь заас гаралтай. Тэгээд бид хоёр чинь бас чанар их уртаа барьдаг. Юм ихтэй чанартай юм хийхээ зорддог. Тэгвэл Азиас гаралтай тэгвэл Монгол ус тэгээд централ тий Азийн централ саунд гэдэг чинь угаасаа тодорхой тий бид хоёр ингээд дуу хөгжим төвийн тий тэнгууд exclusive central sound гэдэг нэр өгчээсэн байхгүй. Тэгээд мэдээж чинь урт болохоор товчлохгүй болохгүй тий ECS гэдэг тийм. Тэгээд одоо горол олон артист шинж бай найз нөхдөж байгаа дэмжиж яг би нэг дэмжижсэн. Тэгээд одоо ч гэсэн тийм одоо ерөнхийдөө бол бүр 100% хөгжимдөө өөртөө зориулсан талент гэхээсээ илүү одоо тууштай тэгээд чанартай зүйлийг зорж байгаа залуу уран бүтээлч вэ нүг ер нь уран бүтээлчтэй хамтарч ажиллах тийм зорилготой нээсэн. Тэгээд ер нь өөр зүйл гарах нь гой санагдахгүй биднэрт. Гэхдээ мэдээж энэ дэлхийн нэг төвшин давалгаа байгаа шүү дээ тий. Тэрнтэй мэдээж одоо зэрсэж явах хэрэгтэй. Тэрний эсрэг явна гэж байхгүй. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө дэлхийн төвшөнтэй ер нь зэрсэж явах бол бид нар бас энэ Монгол саунд, Монгол уран бүтээлчүүдийг ингээд дээш нь дэмжиж гаргах боломжтой гэдгээ бид нар хараад тэгээд ерөнхийдөө тэрийг зориод явж байгаа. Тэгээд одоо бол яг official гэдэг шиг энэ жилийн өмнөөс яг тийм лейбл гэдэг юугаар явж байгаа. Албан ёсны лейбл. Яг дэлхийдээ зэрэгцээ гэхэд бол уул нь ингээд Монголд бас айгүй олон гоё давуу тал байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Боли гэхэд одоо бид нар цөөн хүн хамтаа ч гэсэн YouTube гэдэг одоо энэ том ертөнц байна тийм ээ. Тэгээд энэ дээр хэн ямар мэдрэмж өгж байгаа шууд гарч ирэх бас юм нэг бодлын юм айгүй нээлттэй тавцсан юм шиг нэгэн бодлын
бүр маш олон юм өрсөлдөөн донд гарч ирэхэд хэцүү ч юм шиг ингээд хоёр талтай л зүйл байна л да. Ер нь урлаг бол хэцүү шүү дээ. Одоо ингээд одоо цаг үед ингээд хүн болгон дуучин, рэпер болохыг хүсдэг. Яг л энэ их нөлөө байна. Тэ. Яг хүмүүсүүд угаасаа хөгжим сонсох хэрэгтэй. Хөгжимчийн сайхан шүү дээ бас. Хэрэгцээ байж та. Тийм. Тэгээ хүний бас энэ доторх мэдрэмжтэй шууд холбогддог зүйл тэ. Яг энэ бол бас нэг гадны бас нэг нөлөө байна л да. Одоо тарих угаалт гэж хэлвэл бас буруудах байх гэхдээ одоо энэ лаглаг артистуудын дуу байна те. Тэгвэл шинээр гарч ирж байгаа артистууд байна. Яг дуу хөгжмийг бол одоо бол баг AI-аар хийж бүтээж болж байна те. Тэгэхээр одоо зарим нэг залуучууд одоо энэ амархан юм биш гэж бодоод яаж магадгүй. AI-аар үгээ бичүүлээд AI-аар аяа хэлгээд солгоо байсан ч угаасаа тэр чинь тэгээд яасан те. Дараа нь тэгээд эн чинь яг лайв перформанс хийвэл яах вэ гэдэг зүйлийг мэдэхгүй зөвхөн л нэг сонирхол хийж байгаа. Яг сонирхож болно л доо. Гэхдээ бас хүн болгон хийгээд байх бас шаардлага байхгүй. Одоо хүн болгон баян болох бас тавилангүй шүү дээ. Тэрнтэй адилхан хүн болгон рэпер урлагийн одоо хүн болох шаардлагагүй. Мэдрэмж гэж байгаа ч гэсэн тэрийгэ заавал ингэж өөр урлагчин том шүү дээ. Өөр зүйлээ гаргаж болно те. Хүн болгон одоо тууштайгаар бас дуртай хийж чадахгүй шүү дээ. Тий. Тэр цаанаасаа тийм үзэж болно. Тийм тэрийг бол ер нь би бол үгүйсгдэг бас хийн те. Чи яах гэдэг чинь тийм бас байж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө цаашдаа бас одоо өөрийгөө олох гэдэгтэй адилхан. Тийм энэ зүйлийг би яг хийх ёстой хүн үү гэдэг чинь. Одоо энэ чинь дөөрэ гал яваад нь шүү дээ бас нэг зарим нэг артистуудыг те. Энэ бол одоогийн зах зээл хөгжмийн зах зээлд бол ер нь бол дуртай хүн л хөгжим байж те. Тэгэхээр яг энэ бол дараа нь угсаа шигшигдээд явна л да те. Яг хинч дууж болно л доо. Гэхдээ тэрний ингээд бас ингээд шууд ингээд хүнд үргээл амар шууд од болох зорилго агуулж хийвэл болох байх шүү. Эхлээд нөгөө нэг өөр дээрээ бас нэлээ тулд сууж агаад тэгээд олон жил яг тэ одоо юу өлсөختөө өлсөөд ядрахтаа ядраад тэ нойргуу дараад ч юм уу ингээд тэр болгоныг давж иж тэндээс яг нэг юм бүтээл гарч ирд юм болов. Тийм нэг олон жилийн бүх зүйл яг ингэж тийм одоо юу гэх юм сайн муу туршлагаар л бүтээгдээд ах шиг байна. Тийм одоо 10 жил хөгжим хийж байгаа хүнтэй 1 жил хийж байгаа хүн харьцуулахгүй шүү дээ мэдээч. Жаалтаж унсан зөндөө ингэж нухаж баг эн чинь нэг юм scientifically ингээд нэг томьёонууд явж байгаа тэр цаана тий. Arrangement гэж явж байгаа манай Монгол аранжировщик шиг тий. Тийм юм ингээд нарийн зүйлүүд байгаа учраас тэрийг бас сурах гэж иж одоо олон жил болно шүү дээ тий. Тэгэхээр яг нэг нарийн зүйл дээ яг тэгээд ер нь одоо ингээд хүнийг од болгоход ер нь бас амархан л болцсон л доо тий. Одоо юм зүг зарцуулаад баг яа ашиглаад юм чинь бас нэг өөр юм байна. Гэтэ яг миний одоо яг баримтлагдаг зүйл болохоор би өөрөө дуу хийхдээ яг үнэхээр сэтгэл зүрхээс тэрийг гаргаж чадж байна уу. Зүгээр л ингээд хийж байна. Кул байх хэрэгтэй гэдэг ингээд хийж байна. Би бол анх кул гэж бодож хийж исэн үе байгаа. Тэг ингээд зарим нэг артистыг сонсоо энийг дурч үзье гэдэг. Тэнгүүд би өөрийнхөө хоол миний юм гайс ямар байна тэнд таарахгүй байх. Тэгэхээр дими юм ингээд цаг үрээд нь шүү дээ. Тэгэхээр яг энэ бол бас нэг өөрийгөө олох процесс байгаас. Тэгээд тэгж явж байгаа л ер нь өөрийнхөө хэв маяг тэг ингээд өнгө эсийг олвол. Манай их сургуулийн багш надад тэгж хэлж ирсэн. Хатнаа чи ингээд үнэхээр ингээд чадахгүй байгаа бол сайхан дуурайгаа сурчих. Зүгээр сайхан ингээд дуурайгаа л сурчих. Тэгээд яг дуурайхаар уусаа яг тэр дуурайсан зүйл шиг болдгүй юм байл. Дуурайхаар ингээд би гарч ирээд байгаа байхгүй. Ер нь явсаар агаад ингээд хид дуурайж байгаа эцэст нь би үлдсэн ч юм уу. Яг тийм л юм байл л дээ. Гэхдээ одоо ингээд харахаар мэдээж одоо залуу артистууд шинэ уран бүтээлчд бол угаасаа одоо ч гарч ирэн цаашдаа ч ингээд бүр ихч болж магадгүй тийм ээ. Гэхдээ энэ ингээд дэлхийн ингээд хөгжим ч юм уу эсвэл одоо энэ Instagram-ийн одоо ингээд амар гой зургнууд байгаа штэ. Заавал ийм байх хэрэгтэй юм шигээр ингээд юм цаанаасаа ингээд сэтэлжүүлээд байт юм болов. Харин би бол бас тэрийг яг тийм шиг боддог байхгүй. Одоо ингээд одоо шинэ үеийн одоо том од рэпрүүд артистууд байна л да тийм. Мэдээж залуучууд бүгдээрээ сонсож байгаа. Тэнгүүд яг би бас өөрийгөө боддог байхгүй. Би тэр үед яг ямар дуу сонсож яадаг гэсэн бэлээ. Энийг илүү ихлэ шүүмжлэхээс эхлээд одоо өөрийгөө бодно шүү дээ тийм ингээ оронд нь тавьж.
Тэнгүүд бас тэр үедээ бас л тэр үеийн од юм сонсч байгаа гэдэг таалагдсан юм. Нууцаар бас нэг нэг найзуудтай бараг ингээ шөмжлөг доо мó сонсдог ч байсан ч юм уу нэг янз янз юм. Тэнгүүд яг хуу сонирхож болно. Ингээд нэг гэхдээ яг одоо цаг үе чинь тэр өмнөх цаг үедээ харьцуулахгүй шүү дээ. Юм яаж хөгжиж байгаа амар хурдан яваад байна тий. Тэгэл одоо илүү гүнзгий ярих юм бол герц гэл frequency гэдэг ийм янз бүрийн юм байна. Тэгвэл бид нар одоо жишээл ингээд юу сонсож, юу харж, юу ууж идж байгаа шингээдэг те хүмүүсүүд. Тэнгүүд яг дуу хөгжим тал дээр одоо энэ шин одоо гарч байгаа нэг хипхоп trap гэж ярьж байгаа те. Яг хөө тэрийг сайнаар бас те ингээд яг муу нөгөөс хамтаа явж идэг. Энэ бол үгүйс шүү дээ. Гэтэ ингээд залуучууд бас явж байгаа тэнийг яг өөрт ашигтай юу гэдэг бас анхаарах хэрэгтэй байх гэж боддتي. Яг хөө тэр нөө залуугийн нас гэдэг шиг тэгэл зүгээр гоё vibe-аар сонсоод явж байгаа хэл та. Гэтэ энийг бас одоо шүүгж харах хэрэгтэй л байна л та. Бид нар өөрсдөө ер нь дуу хөгжимч гэлтгүү амар олон төрлийн ингээ мэдээлэл донд байна. Тэгээд муу мэдээллийг ингээ зүгээр ингээ баг ингээ бөмбөгдүүлж байгаа хгүй. Нэг муу юм харчаар араараа ингээ эвгүй юмнууд хараад ирдэг ч юм уу тий. Бас нэг юм алгоритм ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд яг юу одоо мэдрэх магадгүй одоо ямар хоол авч идэх дээрээ хүртэл маш боломжтой байхгүй бол тий одоо энэ амар олон сонголттой байх нэгэн бодлын гоё юм шиг хэрнээ цаагаараа бас юу санагтаад байгаа юм. Одоо яг нөө капитализмын юу л багталтаа нөө дүүрэн лангуутай. Гэхдээ ихэнх нь хэрэггүйч зүйл юм шиг. Зүгээр надад тэг санагдаад байна. Өмнө ч болохоор ингээ зүгээр бид нар ингээд яг ингээд одоо чинь ингэдэг байсан юм байна л да. Монголын радиогийн ингээд Алтан цаан өмөрг гэж байгаа байхгүй. Тэнд ингээд тэр жилжингээ ингээд маш олон дуу ингээд гарсан л байгаа. Гэхдээ тэндээс хамгийн одоо юм шигшмэлүүдийн ингэж одоо жилдээ 10 дуу ч юм уу. Одоо 60 70 доо тэгдэгсэн байхгүй. Тэгээ ингээд бодохоор тэр дуу бол угаасаа одоо хүмүүс нь тэгээд бас нэг юм ойлголт өгдөө ш 60 70 дооны дуу гоё 80 90 дооны дуу гоё гэдэг. Тэгмүү тэр үед угаасаа нөө хинхийн ингээд цавцсан болохоор маш цөөхөн дуу гардаг. Гэхдээ тэр дуу болгоно угаасаа одч үж болж ин дээрэс нь маш юм нарийн шүүлтүүр ингээд мэрэгжлийн хүмүүсийн хяналтаар гарч ирдэг. Тэгэхээр ингээд бидрийг ингээд баг ингээд нэг талаараа зүгээр ингээд одоо хөнгөвчлцэн ч юм шиг. Нэг талаараа бас ингээд одоо сонсох хэрэгтэй их хүн байж болно шүү дээ тий. Шинэ дуул сонсоод амар санагддаг хүнд бол бас цөөхөн дууч гардаг байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Одоо ингээд харангуут ч ингээд YouTube-ээс ингээд оронгууд дүүрэн юм байхаар яг л юм зү. Нэг зүгээр ингээд гүйлгээл яваад байгаа шүү дээ. Яг ингээд шууд дарахаас илүү гүйлэх нь их болцоод байна л да. Харин тэр ингээд бид хэдий бас ингээд яг гол юу ингээд яг хүн өөрийгөө мэдрээд одоо мэдрэмжээр бол угаасаа тэр дуу угаасаа татна. Тэ сүнслэг гэдэг шиг угаасаа татах ба. Зүгээр нэг ингээ нөө гоё дуу байна гэх юм бол тэгээ сонсоол өнгөрдөг тий. Сүнслэг дуу одоо сүнслэг урдлаг сүн шингэсэн ариун сэтгэлээс одоо бүр мэдрэмжээ бүр ингээ 100% ингээ гаргасан зүйл урт удаан үлддэг. Одоо миний бодлоор яг дээр тэрийг яг одоо мэддэг байсан баг. Тэгээд ингээд за хүмүүсүүдийн ийм сайхан зүйлийг тий хүргэе. Нийт бас одоо чанар гэдэг зүйлийг ингээд тогтоож байгаа байхгүй тий. Бүр ингээд тэр чинь бүр ингээд амар цензуурлээд зүгээр л нэг юм алтан тавцан дээр л гарч ирүүлэр тэрбэл тэнгүүд ийм сайхан уран бүтээл гарцсан байхад дараачийн уран бүтээл хийж байгаа хүмүүс чинь энэний адилхан юм эсвэл дээгүүр авахыг л хүссэн шүү дээ зорж байгаа. Тэгэхээр бас энэ хөгжилтэй бас сайн юм байна. Соёл эрдэнэ өргөө одоо айзмын дуунууд бол үнэхээр гоё юм байлээ. Контент дээр яг дуунуудын бүгдийг сонсоод тэгээ бүр пүүх одоо ингээл амар гой дуунуудыг одоо энэ сүүлийн одоо 2000 онд ч юм уу 90 онд ингэж сэргээж дуулсан юм байлээ. Би болохоор нөгөө нэг сэргээж одоо дахиж ингэж дуу хийсэн байж таа. Одоо юу гэдэг лээ тэр нэг чинь remake тэр ремейк хийсэн байгаа байхгүй. Тэрнийг нь би нөгөө жинхэнэ тэр дууна гэж бодоод амар сонсоод байсан чинь үгүй ээ бүр яг зохиогчт нь бүр мангар эрт үед тэр дуу хийсэн байсан баг. Тэгэл нөгөө өөр олон хамтлагууд ингээд дуулаад дахиад ингээд хийхэд тэр чинь угаасаа л гоё дуу чинь ингээд яг тухайн цаг үеийнх нь технологич тэр нэг хөгжимч тэр те тэрэнд нь тааруулаад хийгээл яваад идэм байлээ л дээ. Тэгэл
тэр ингээд дахиад одоо ингээд 10 жилийн дараа 20 жилийн дараа дахиад нэг ингээд хийхэд бол дахиад тэр ингээд нөгөө сүнс нь бол байж л байна те. байгаад байх шүү. Эсвэл тэр нөгөө яг нөгөө Монгол хүний яг нөгөө оюун ухаанд таардаг ч юм уу те. Яг нэг юм тэр нэг юм татах шин чанар байна шүү. Одоо ингээд кинон дэр ч гэсэн яг тийм байгаад байгаа байхгүй. Одоо хуучны кинонуудыг дахиж шинжилж гараад. Энэ болохоор яг дараачийн одоо generation те. Бидний дараачийн үед ингээд шинээр ингэж гаргаж ирээд байгаа байхгүй. Дуунууд гэсэн ялгаагүй байгаад байгаа. За одоо ингээд шинэ үе эхэлж байгаа те. Сайн бүтээл бол тийм ээ. Тийм. Тэнгүүд эн чинь угаасаа хэд байсан шүү дээ. Хүмүүс төрж исэн. Тэгээ энийг одоо шинжилээд одоо дараачийн үндэ ингээ яа. Тэнгүүд яг энэ бас нэлээ бизнес явагдчих л байгаа л та мэдээ шүү дээ. Тийм л ах тий. Гэтэ бас энийг ингээд гэтэ ориг зүйлч оригоор л тий. Магадгүй одоо 2070 онд Godfather-ыг дахиад хийх юм билүү тий. Тийм шүү дээ. 2070 оны хүнд ингээд зураглалын харангуут угаасаа нэг юм төрөхгүй шүү дээ. Сонирхол төрөхгүй тий. Яг мань хэд нь болохоор нөгөө тэрүүгээр навцсан. Гоё шүү гэдэг. Дахиж тэгж жүжиглэж тийм одоо тэр чин зураглал тэр үеийн бас нэг камер те камерны тэр өнгө гэдэг чинь шал өөр байгаа байхгүй. Хүмүүсийн хувцас тэгэл яг тэр баярлж байгаа тэр байдал те нэг юм аж байдал нь бүх юм зөгцсөн байгаад байгаа байхгүй те яг тийм. Одоо шинээр хийнэх бол бас нэг юм одоо цаг үе ч гэсэн хөгжчлөө одоо бид нар илүү технологижоо те ингээ нэг юм компьютерлаг болоо те роботлаг болоо тэгээд чи яг ингээд тэр үедний хуучны кино хийж байгаа юм шиг л харагдах байх хэрвээ. Одоо манай хүү 9 таахгүй. Тэгээд би нөгөө Mustang гээл эсвэл одоо нөгөө Atlantic ч юм уу ингээд нөгөө өөрийнхөө хүүхд тахтаа ингээд үздэг байсан. Гоё одоо хүүхэлдэйн киногоо үзүүлсэн чинь нэг сонирхол төрөхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээ юу нэг ингээд наа чи ингээд үйл явдал нь ингээд ингэж штэ гингүүд яг ингээд зураглал нь ингээд нэг юм нэг тийм гоё амин нөө дээр үе юм үзээд байгаа юм шиг өөрт нь санагдаж чинь. Тэгээд чамд ямар зураглал ингээд таалагдчихна гэсэн чинь Мэлхийн нинжа байгаа штэ. Мэлхийн нинжагийн битэр цуг үзсэн л дээ. Тэгээд надаа ингээд харахаар ингээд миний нүд ирэлжлээд ингээд зураглал нь ингээд надад таарахгүй. Биш нөгөө нэг бас нөгөө одоо хүүгийн хайжууд бол нэг хуучны юм болчиход байгаа байхгүй. Тэгээд ингээд тэр надаа ингээд таалагддаг. Би ингээд зүгээр ингээд ангасараа зүгээр дуусгацсан. Тэгсэн чинь тэр зураглал гоё байсан гэдэг байгаа байхгүй. Одоо шинэ гарч ирж байгаа хүүхдүүдэд бол за тэгвэл одоо тэр нөгөө Мустанг ч юм уу одоо тий Симба Мимбагийн эхний үйлбэр бол бүр үнэхээр ингээд нэг юм дээр үе нөгөө нэг хальцтай хар кино үзэж байгаа юм шиг өөрсдөд нь санагдаж байгаа юм байна да. Тэгээд нөгөө хүүхдүүд бол одоохондоо яг дүнгнэж мэдэхгүй шүү дээ. Яг чанар юу байна? Одоо зохиолыг бүр одоо энэ чинь ингэж хийсэн байна. Ямар одоо ажиллагаатай энэ зүйлүүдийг хийжсэн. Одоо юм чи хөгжсөн болохоор тэгээд дахиад нөгөө AI руу явах юм бол баг AI одоо кино хийж болоод байна шүү дээ тийм. Яг тэнгууд одоо яг том болоод ойлгох юм л үү тий. Үгүй яг том болоод арай нэг тэр нөгөө үндсэн агуулга мэдрэхийг хүсвэл ойлгож магадгүй. Гэхдээ бүр ингээд сонирхохооргүй лээ. Нөгөө угаасаа нөгөө харах одоо хэрэгцээ. Бүр илүү юм графиктай юм илүү юм гоё юм одоо Spider-Man ч гэсэн сүүлд ингээд одоо шинэ ангууд ингээд гарахад надаа ингээд би ч нөгөө айл нөгөө Тоби Магуайрын Spider-Man үзсэн үнд болохоор шинэ ингээд надаас ингээд таарахгүй. Эсвэл би амар хуучинсаг хүнд ч байж магадгүй. Би бол өөрөө юм загламаас эцэг бол үзэх амар дуртай байхгүй. Ингээд тэрнийг ингээд харахаар ингээд нэг юм ностальжик нэг юм vibe ингээд харах надад амар гоё юм. Нэгэн бодлын амралтч юм шиг те нэг юм байдаг. Тэнгүүд хүн болгоны яг зүгээр харж байгаа өнцгөл өөр л ах л та те. Юу харах дуртай нь бол өөр л ах. Гэхдээ энэ хүүхдүүд болохоор яг илүү тийм графиктай зүйлийг хүсэж байгаа юм болов. Тэгээ одоо тоглоом нь ч гэсэн ингээд зүгээр л ингээд таблетаараа юм сошиал ертөнц дотор ингээд тэд нар чинь ингээд хамтраад нийлээд ингээд гэр гэрээсээ байлдаад ингээд цуг ингээд мессенжерээр яриад зэрэг яваад байгаа хөө. Бидний зүгээр үеийнхэн ч болохоор өөр хийнөө интернеттэй ингээд дөнгөж танилцсан те ингээд мессенжер нэгэл тэр нь амар шин зүйл те интернетээ Google те баг хичээлээ таслан байж барыг л явдаг байсан те нэг охинтой бичгэл бүр яа би сая одоо нэг зүйлийг марцсан юм байл л да одоо яг элтруу ярьсан шиг ностальжик гэдэг дээр яхан бол бидэрт одоо яг анх тэр шинэ кинонууд гарч хаад яг л шинэлэг байсан шүү дээ. Тэр дөнгөд яг бид тэрээс хуучин кино үзчихэд
Энэ их гоё ши. Энэ бол гоё юм бэ гэдэгтээ ялгаагүй юм байна л тийм ээ. Тэнгүүч энэ график эдэр чинь үнэхээр гоё болсон тийм. Баг ингээд нүглүүд орж ирэх гээд өдрөө баг ингээд тийм шүү дээ. тулаад яаж байгаа болохоор баг хуучин кино одоо бид үзчихсэн юм. Баг нөгөө ямар ч баг бид дээр дуусгах гээд шүү дээ. Тийм нөгөө айгу яриаггүй кино үзсэн чарч баг тэр шиг болчиход байна тийм. Гэтэ тэр зэгтээ бас гоё идэг тийм. Би бол яг гүн утгатай байсан бэлээ те. Ямар хэлбэр хийц дүрсэл биш нөө. Хүн агуулгаар ингээд эмоц тэр чигтээ эмоц байгаа хгүй нүүрний хувирал тийм. Тэр л бас одоо л тийм хий бас актер л хийх байх те. Гританы хувьд яг мотивац авдаг ийм бүтээл байдгүй. Дууч байж болно, хөгжимч байж болно, эсвэл одоо кино ч юм уу те. Хүнийг ингээд нэг зүйлийг үзэхээр тэндээс цэник аваад ингээд юм хиймэр санагддаг ч юм уу. Өмнө нь бол яг анх дуугч хийгээд эхэлж байхад бол мэдээж олон артистуудын хийж исэн одоо уран бүтээлээс уран одоо мотивац авдаг байсан. Одоо болохоор би илүү одоо юу гэдэг одоо зорилгоо илүү их уртаа тавьж юм хийдэг. Тэгэхээр энэ мотивац хэрэггүй болчихж байгаа. Ерөнхийдөө ямар зорилготой энэ одоо нэг дуу хийлээ. Нэг ая зохиолоо гэж бодоход энэ ямар мэдрэмж өгч байгаа вэ? Тэгээд ямар одоо хэв маягтай флоу гэл ерөнхийдөө нарийн байгаа л дээ. Ямар одоо мэдрэмжийг л хийж л да. Хийж байгаа үлээ. Тэнгүү тэрэндээ тааруулаад за энэтэй одоо жишээл нэг аян дээр бол артист болгон ингээд янз янзын өнгөөр янз янзын флоуэр ингэж хийж болно те. Миний зорддог зүйл болохоор за хамгийн илүү одоо таарах. Одоо жишээлбэл одоо бидний гутал арьс марчин бид нэр томцсон гутал өмсөхгүй те бас багцсан гутал өмсөхгүй те яг тэрнтэй адилхан яг таарсан одоо мелоди те флоу тэр үг тэр мессеж аранжров шиг тэл ялгаагүй байхгүй бас үг бичиг тэр ч гэсэн тэрийг их одоо зорж хийдэг болсон. Тэгээд их одоо цензуртэй хандахыг хичээдэг. Гэхдээ тэглээгээд бас илүү нөгөө креатив гарч байгаа юм бас чөлөөтэй гарах анхаарал та. Тэг ер нь яг зорилгоо барайл. За энэ тун дээр энэ аян дээр ингэж ийм мэдрэмж гарч ийн. За энийг яаж гоё тэг илүү гоё болох уу? Илүү гоё нарийсах уу? Тийм тэрийг яаж гаргах вэ гэдэгт л ажиллаж байна. Тэгээд яг амьдралаас илүү одоо мотивац. Бүр ордоос мотивац авахгүй гэж ярих юм бол бас худлаа юм байна л тэ. Амьдрал найз нөхөдтэй хайртай хүн тэгээд юу гэдэг юм бас сайн мөн болж байгаа зүйлээс юм уу. Одоо амьдралын шалгуур одоо ингээд алдаа одоо хонооноос их хүн мотивац авдаг юм шиг санагдав. Яг бол тэр үед хүн илүү их эмоцлог байдаг. Учираас урлагийн хүмүүсүүд тэрийг ашиглаж тэрийг мэдрэмжээ гаргах нь илүү одоо сүнслэг байдлаа илүү гаргаж чаддаг гэж боддог байхгүй. Яг Гританы дуу бүтээлээ гэж бодъё л та. Дуу нь аян төрүүлж орж ирдэг үү? Эсвэл үг нь төрүүлж орж ирдэг үү? Хөвчлэн ая. Харин хөгжим хийдэг болохоор би нөгөө ая хийж ихсэн болох магадгүй тэрнээсээ байх л та. Тэгээд ерөнхийдөө эхлээд аяачаал эн чинь ийм мэдрэмж өгч юм. Миний голоос юу татаад бай ингээд тэрийг мэдэрлээ. За тэгээд араас нь үг бичих юм уу те. Эсвэл тэрийг одоо яг өгсөн артистаа тайлбарлаа. За энийг ийм мэдрэмжтэй дөө те. Чамд яг энэ алдаж байна гэдэг. Ингээд ерөнхийдөө бол хийхдээ яг нөгөө таалагдсан бүр улаараа за би энэ аян дээр чинь л дуу хиймээр гэдэг хүмүүс бол яг мэдэрсэн байд. Шууд яг цаанаасаа тохиолоор ингээд цуг уулзж байна. Тэ. Монголын одоо хипхоп дуу хөгжим хийж байгаа маш олон артистууд байна л да. Яг энэ артистын яг юм байдаг шүү гэдэг нэг юм гоё мэдрэмж байдаг шүү дээ. Нэг юм энэ яг нэг хааштай гоё дуу байдаг тэгээ тий. Би танаа channel дээр тавигдсан тэр сүүлийн дуу бол надад бол ёо. OCD гэл нэг тэр бүр бид энэ Instagram сторон дээр хийсэн чинь бас яг ганц хоёр артистууд бол энэ хин бэ гэд асуусан. Оригдон гэд ингээ явуулсан чинь гэд. Уусаа ингээд нэг юм гоё юм сонсчоор тэндээс ингээд нэг юм одоо юу гэх юм илүү нэг хэрэгцээ ч юм уу гараад ирдэг те. Хайгаад
Би ч нөгөө нэг FM-ийн хөтлөгч болохоор олон шинэ гарч байгаа дуунуудыг ер нь сонирхоо сонсчихдээ. Энэ бас ажлын онцлогч гэж магадгүй би бас өөрөө бас дуу хөгжимд бас дуртай хүн байна л да. TRU гэдэг төрөө гэдэг манай найз. Яг өмнө нь бол яг коронагийн дараа бас би Монголд нэлээд удаан ирсэн. Удаан хугацаагаар 3 сар л тэгж байгаа танилцаад ер нь Австрид байхад бас холбогдоод энэ холбоотой байсан. Тэгээд энэ хамтарч дуу хийгээд. Тэгж яхад Blurred Scene гэдэг ер нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай нэг тийм дуу хийжсэн. Тэгээд тэрнээс холбоотой манай нэг артист байна. Хоёул бол ECS яг лейблээс гарч байгаа. Одоо манайхаас гарч байгаа хоёр артист байна. Obi-Wan гэдэг. TRU Obi-Wan гэдэг хоёр сал байгаа. Тэгээд тэр бол ерөнхийдөө би нэгээ таньдаг бас мэддэг байсан. Тэгээд яг манай лейбл ч юм уу би ч бас тэр үедээ нэг бэлэн биш байгаагүй. Тэгээд бэлэн биш байсан. Тэгээд ер нь одоо л яг окей гэдэг. Ерөнхийдөө бүх юм ингээд таарад хийдэг шиг тэгээ цаг хугацааны үйл явдал ингээд таарад. Өөр дээрээ бас шийдвэр гаргаад тий. Тэгээд энэ одоо дэмжих одоо арга хэрэгслэл тий одоо багаж хэрэгслэл гэдэг шиг тийм бүх зүйл нь бэлэн байна. Тийм учраас одоо ингээд яа гэх тэгээд ерөнхийдөө тэр хоёр артистыг дэмжиж одоо тийм ингээд продюслаад хийгээд явж байгаа. Obi-Wan гэж байна. Instagram ч Han Solo гэж байна. Star Wars-ийн нэг хитэн гараад гэдэг. Тийм сонирхлын бүлэг байна уу юу? Бага юу? Үгүй юу? Магадгүй шүү одоо ингээд тарж уу зүгээр санаа бууж ирсэн юм шиг л дээ нэртэй. Яг би бол өөрхөн Han Solo гэдэг нь бол Han Solo биш Han Solo гэдэг байхгүй юу? Энэ албаар тэгж AKA гэдэг шидэ нэг alter ego байхгүй юу? Тэрийг бол илүү бас нэг өөр хэм маягаар одоо үг бичгтээ гаргаж ирсэн. Одоо би бол эрийг өөрөө зохиож ирсэн. Great Khan гэдгийг бол яг Khan гэдэг үгийг нэрийг бол одоо Австрид байхад хүмүүсүүд нэг тэгж дууддаг гэсэн юм. Тэгээ би бол тэрийг өөрөө сонгож хэлээгүй. Яа тэгвэл яг бүтэн нэрээр дуутах ингэ урт байгаад байхгүй хэлхэж бас нэг арай болдгоо ч юм уу те нэр. Тийм. Тэгээд би Khan гэж юм шиг би ерөнхийдөө олон ингээл нэр бодож байгаа шүү дээ. Тэр артист чиг тэгэл ингээл олон артистууд ингээл ямар нэр хөө нэг хүүл нэр өгчмөр ингээл боддог шээ. Тэгээд би бодчоо за ер нь зөв Канаар явчих. Гэхдээ Кан гэдэг олон артистууд байсан байхгүй. Тэнгүүд ерөөдөө Монгол яг талаасаа би одоо Монгол хүн. Тэгвэл тэр талаас харахад одоо Агуу хаан гэдэг нь шүү дээ тийм. Яг Агуу хаан гэдэг чинь цол. Яг ингээд цаанаас харах юм бол нэг энэ чинь нэг амьдралын ухааныг ойлгоцсон. Тэгмэд өөрийнхөө нэг юм оюун одоо ухааны төвшөнд бас нэг юм өнцгөөс харах юм бол нэг агуу the greatest тийм одоо хүн өөрийнхөө нэг агуу хаан болох тийм зорилготой би өөрийгөө тэгж нэрлэж ирсэн артист. Тэгээд тэр шигээ зөриөл явж байгаа. Бусдын хаан биш нөгөө өөрийнхөө тийм тэгж л бодож хамгийн best хувилбар руугаа тий очихыг зорж байгаа. Тэг юм хийж байгаа. Тэгэнгүүт яг одоо тэр цолчин яаж тий өгдөг үлээ оногддог үлээ гэдэг өнцгөөс харах юм бол бас л ингээл тэр юугаараа л замаараа явж байгаа юм шиг санагдтыг. Тэгээ яг хичээгээл явж ил байна л да. Han Solo cancel нь болохоор яг Star Wars-аас үүдэлтэй. Ер нь шууд оо. Одоо би яг анх удаа ингээд хөгжим хийгээд суралцаад явж байхад ерөнхийдөө л надад тусалсан хүн баг байхгүй. Би өөрөө бүгдийг ингээд хүнээс хараад тий дагаж хийгээд сурсан. Тэгээ ер нь одоо Star Wars-ийн Han Solo чинь Lone Ranger гэж ярьдаг байхгүй ганцаараа тий ямар ч баг байхгүй гэдэг шиг тим юутай байхгүй би тэгээ бүхнийг өөрөө ганцаараа хийдэг байсан. Тэгээ одоо ч гэсэн яг олон юм ганцаараа хийж байгаа ч гэсэн ганц залуутай баг гэдэг шиг тий. Тэгээд яг юу яан дээр чинь бас тэгдэж штэ бүтэнгэн ганхан нэг үнэртнэ ингээд соло байсан ш бүтэнгэн гэдэг шиг тий. Яг тийм одоо юутай утгатай. Агуулсан. Тий агуулсан. Funny. Гэтэ манай яг эзэн Чингис хаан бол бүр сот хүн байсан санагдаж байгаа байхгүй. Бид нар сүүлд Мөнх тэнгэрийн хүчинд ор гэдэг нөө киног нь үзээд киног нь үзээд ч байгаа. Өмнө зөндөл үзчихсэн. Яг нэг бас нэг үзмэр санагдаад яг үзэхэд нөө зэв жанжангаа бол зүгээр ингээд за чи надад зүтг гэж байгаа байхгүй. Миний зүгийн харавсан гэж би харавсан. Намайг те
алгын чиний газрыг өмхөрүүлээд алуулаад эсвэл ингээд тань ингээд зүтгэе гэдэг. Тэгэхэд зүгээр ингээд бодохоор ингээд хүзрүүгээ харуулад өөрөө өхөнгөө алдчихад тэр хүнийг уучлаад нэг баг болно гэдэг бол бас яаж дараа нь итгэх үү тэр хүнт бас нэг юм төрөл өөр төвшин тий гарч ирнэ штэ тий. Ер нь ингийн хүн бол надад алч юм уу тий. Шууд тих байгаа штэ. Тэгэхэд шууд өөрийнхөө тал болгож байгаа байхгүй. Тэгсэн чинь бас нэг ингээд зүгээр онгоо шүү зөө. Зүгээр жоохон фантазтай гэх юм уу. Чингис хаан ингээд нөгөө ингээд найрлаад тэгээ сууж гинэ бахан жижигтайгаа. Тэгэл зогтцоо. Зэвийг чи миний хүзүр баравсан гэсэн чи хажууд талаас нь боорч за одоо болно гэх миний хүч согтчих. Согтуг юм тий. Яг зүгээр онгоо зүгээр утгаар л хэлж байгаа шүү. Тэрнийг яг нөгөө киноноос яг ингээ мэдрэж авсан байсан. Яг тэр онгоо нь ингээ таарад надад уншигдчихтэй. Ганцаараа баах энийг. Одоо тэр агуу өдөртөгч одоо лидер гэдэг хүний бас байж тээ. Тэр их олон зэрэг, тэр их олон одоо бодол ухааныг ингээд хүмүүсүүдийн ингээд залаад явна гэдэг бол их хэцүү л дээ. Одоо би одоо жишээлбэл яг одоо энэ харьцуулаад байгаа юм биш л дээ. Гэхдээ яг нөгөө лидер гэдэг талаасаа бас одоо миний Австрид бас нэг crewтэй Unity гэдэг. Яг Unity гэсэн гаралтай. Тэгээ нөгөө манай Австри бас нэг янз янзын үүсэл гаралтай найзууд байхгүй юу? Одоо нэг Конгоос тэ нэг нь бас Африк юу Словакийн ирлиз гэх нэг нь Мексик нэг нь Унгар тэгээ би Монгол гэх нэг 5 өөр гарууд байгаа байхгүй юу? Тэгээд тэгж яхад бол бас тэр хүн болгоны ингээд хүслийг тэ ингээд хүлээж авах ч юм уу тэгээд ингээд ер нь их зөвхөн 5 хүн дээр штэ. Надад хэцүүсэн байхгүй. Тэгээ би сүултээ бол ерөөд бол хамгийн гол зорилго юу вэ? Одоо дундаа жишээлбэл чиний энэ юу хүсэж байгаа чинь тий яг ойлгож байна. Гэтэ энэ дууны одоо юу гэж бодох юм? Дууны хүсэл гэх юм уу? Энэ прожектны хүсэл нь юу вэ? Энэ прожект одоо ямар зорилготой хийж байгаа вэ? Энийг л бодох хэрэгтэй. Чи энийг л зорих хэрэгтэй. Тий түүнээс ч бол одоо энэ надад таалагдахгүй. Би ингэмээр тэгмээр гэдэг байхгүй. Энэ чинь энэ прожектын хамгийн тий тэгвэл энийг бас нэг голчлоод авч явах хүн хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгвэл тавуулаа нэг юу зүйлийг авч явах гэх юм бол нийлэхгүй шүү дээ. Нэг байгууллага чинь ч гэсэн яг ялгаагүй тэгж ажилладаг шүү дээ. Тэгвэл яг тийм зүйл дээр бас их хэцүү байдаг юм шиг санагдیں۔ Тэнгүүд яг тэр харавсан одоо юутай жишээ явах юм бол миний бодлоор тэр одоо тэг их хаам нэгэд тэр цаатлын тэр хүний ухааныг тэр одоо ир зоригоос гадна тэр цаатлыг харсан байгаа юм шиг санагдлаа л да. Тэгээ бүр ингээд бүр өөр төвшөнд стан нэг суут хүн байгаа. Суут гэхээс илүү миний бодлоор их одоо тэр агуу гэдэг үг л тий хэлхий зүг бах те. Тэгээд хизээч үдсэн ядалтаараа тэгж дүгнээгүү. Тэгэхээр өөрийнхөө биш байхгүй. Өөрийнхэн дээр эгоогоор тэгж дүгнээгүү. Энэ хүнтэй ингэж одоо жишээ зүгээр том зорилго хэрэгтэй хүн гэж зорилгоо харж одоо энэ үний юм бүтээнэ. Миний зорилго тийм юм чинь одоо гэд улс их орнодоо хэрэгтэй л хүн байсан байгаа байхгүй. Тэрний үзэл бодол тэр хүний эр зориг те юу гэдэг. Цаанаас өгөгдөлнө. Нөгөө Чингис хаан Жамуухайг бас олцлоод өөрийнх нь хүмүүс Чингис хаанд барьж өгөөд тэгээ барьж өгсөн Жамуухай хүмүүсийг хятчаад одоо тэр 8 аймаг ялагдаад Жамуух чинь бас ингээд дахиад ингээд дөрвж байгаа шүү дээ. Тэгэхэд за Чингис хаан би чамайг үлдээе гэж яхад одоо ингээд хоёлоо ингээд буцаад ингээд хамт болоод ингээд сайхан ингээд амьдрья. Яг хөө зүгээр найз хүний хувьд тэр ингээд найзгаа амьд байлгаж байгаа нь өөрт нь гоё тий. Тэгэхэд Жамуух үгүй. Намайг ингээд цус гарахгүй зүгээр ингээд цаацал. Гэхэд тэр бас шийдвэрийн хувьд зүгээр би бодоод үзэхэд тий. Хоёлоо найз байж байгаа чи ингээд надад ялагдцсан. Би ингээ өхмөр байна гэж чи шийдвэр гаргахад тэрнийг хүртэл дэмжинэ гэдэг чинь өөр бас яг хөө би ингээ зүгээр өөрийгөө бодвол хэд хоног 20-д ч юм уу те зүгээр л амьд байлгаад ээж болно шүү дээ. Нөгөө нэг өөрөө өхмөр байна гэсэн бодлын арилтал нь ч юм уу ингээд бас одоо яах чинь те тухайн үед найрлуулад ингээд наадамлуулаад явчих бас явах байсан юм билүү зүгээр тэгж болох юм үйлдэлүүд байхад тэр хүний шийдвэрийг бас үнэлдэг хүн байсан юм шиг
санагдаад байгаа. Зүгээр нөгөө үйлдэлүүдээс нь ингээл би бас ингээд бодох дуртай л да. Тэр ингээд тэгчлээгээ тэгжсэн ирнэ. Би бүр ингээд дараа нь ингээд бодож байгаа ойлгодог байхгүй. Ойлгуулж их удаан гэх юм уу? Боддог гэх юм уу мэдээгүй. Ингээл бодохоор ингээд яг монголчууд бидний одоо энэ бараг ийм шашин болохоор хэмжээний том оюун санааны том удирдагч хүн байсан байгаа байхгүй. Тэ одоо Христийн одоо ертөнцийн эзний хүү Есүс гэдэг шиг те энэ бол нэг юм маш том хамгийн гол нь байсан хүн байгаа. Тэгж бодохоор л гой санагдаад байдیں۔ Миний мэдхээ одоо тэр одоо их хааны тэр өгөгдөл цаанаас ирж байгаа тэр мэдээллүүд те тэр бол угаасаа одоогийн үед одоо мэдхгүй юм байна гэдэг тархинд багтахгүй байна. Одоо тэрийг боловсруулж ингэж яа. Тэр бол их удаан хугацаа зарцуулагдах баг тий. Гэхдээ тэр үеийн бодоод тэнгууд тэр зорьсон тэр бүх том одоо том зорилго байна шүү дээ. Цаанаас нь магадгүй одоо ингэж за чи ийм зорилготой ирсэн хүн тий. Ийм зүйлийг бүтээх. Тэнгууд золиос болгоно угаасаа энэ зорилгоны төлөөл байсан баг. Тэгэхээр одоо юу гэдэм аа цаазлаа гэд тий би одоо амьдрмааргүй байна гэсэн тэр хүслийг хүлээж авах нь цаанаас угсаа ойлгоцсон л баг. Угсаа энэ дахиад давтаал явагддаг та яваад ах зүйл байсан юм шиг байна. Дахиад ингээл үргэлжлээл одоо манай хүн алдаа алдээд буцаал эргээл тэгэл нөгөө эргэж буцдаг нөхөр л үеэрхэл шиг те ингээл саж нийлээл те. Тэгэхээр эн чинь нөгөө бас нэг юм нөгөө юмыг хурцсахад ингээд одоо зориг ингээд явж байхад дараа нь ингээд зогсоогоод байх зүйл байгаад байгаа байхгүй те жишээ нь. Тэгэхээр мэдчихсэн. Тэгээд өөрөө хурж ирээд барыг за ойлгоцсон байгаа байхгүй. За ингэх бол би яшиг гайхах юм байна. Зүгээр явъя гэдэг. Тэгээ наа ингэдэг. Дүүгээ хүртэл одоо яг хөө их өөртөө дүүгээ хүртэл харуулсан байдаг шүү дээ. Бихтэр. Тэр бол бас амар том шийдвэр. Бүр хүүхэд байхасаа ахуулаад зүгээр тэр хүнийг бүр ертөнцийн хууль руу ингээд түлхсэн байгаа байхгүй. Бараг тэр үеэс те за би том болж байгаад одоо эцгийнхаа те ард иргэдийг буцааж ингэж аваад те дайн дажингуу ийм аюулгүй том улсыг л хартсан ч юм уу. Тэр нөө 13 4-т одоо тэр хөвгүүний зүрх сэтгэлд ертөнц багтчихсэн ч юм уу те яг мэдгүй л байна л та. Одоо Венецчад тэгээд одоо яг сүнслэг талаас ярих юм бол тэгээд ямар нэгэн зорилготой л ирсэн байгаа. Одоо жижигч вэ томч вэ те тэрийг гүйцэтгэл явах. Тэр хүлээс айхгүй байх хэрэгтэй байгаа тоххой. Яг бол тэр хамгийн гол нь тэр зорилго одоо энэ сүнсний яг гэж ирсэн. Тэрийг хийчихэл тэгэл явахд бол тэрийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол одоо цаг үе тэрийг ойлгох хэрэгтэй хэмжээний болцсон байх гэж би боддتي. Одоо мэдээж тэр үедээ бол хамгийн дотны хүн, хамгийн хайртай хүн тасцсан зүйл чи хэцүү шүү дээ. Ингээд тавиад явуулах тий. Ээж аваас ахуулаад үр хүүхдээ нүү хамгийн тэнгүүд яг цаатлаасаа бодох юм бол одоо юу гэдэг юм байгаа. Энэ нэг амьдрал одоо энэ орших хүчин бас нэг төлөвлөгөөтэй л байгаа шүү дээ. Тэрний дагуу бид ингээд дагаад амьдарч байгаа учраас одоо яг дүүгээ хүртэл харуулсан гэдэг шиг те. Тэмүүжин тэнгүүд тэр зүйл болох ёстой л байсан баг. Тэггүй л магадгүй өрсөлдөөд бас яах ч байсан баг хэмэдлэг те. Бас дараагийн бас хаан болоод бас дотроо хоёр хувааж байлтахаар гэж бас ийм зүгээр таамаг бол бас гарч ирдэг. Бид тэгж бодод яа ингээд сүнслэг гэх тэнгүүд яхаа яг ингээд энэ чинь бидний дотор байгаа бас нэг юм энерги байна штэ. Би бол бүр тэгж бодох дуртай. Бидний амар жижиг юм бичил. Одоо ингээд бид ингээд микроскопоор ингээд харахаар ингээд молекулууд ч юм уу ингээд нэг ч юм уу ингээд байгаа штэ. Бид нар яг тийм зүйл байхаа гэж бодогдод байна надаа. Тэгээ ингээд дэлхий бол зүгээр ингээд нэг юм бүр агуу том амьтны одоо дотор байгаа нэг юм ч юм уу. Бид нар мэдхгүй те энерги атом талаас харах юм бол яг тэгж л бодогддог. Би бас тэгж яг 100% тэр өнцгөөс харддаг. Яг мэдээж жижиг юм. Гэхдээ одоо окторгүй гэж харах юм бол одоо бид нар бас нэг л хэсэг байгаа байхгүй. Окторгүй universe. Тэнгүүд энэ их агуу зүйл бидний бүтээсэн юм чи бид нар ч гэсэн агуу байгаа байхгүй. Бид нар нэг хэсэг л байгаа байхгүй те. Ичнээ жижигхэн ч гэсэн том импакттай. Тэ.
бид нар бас ингээд гол нь хөгжөө яваад. Тий. Тэр л чухал байна л да тий. Тэгээ яг хаашаа хөгжөөд байгаа юм. Тэгээ ингээд магадгүй ингээд явандаа ингээд тий одоо бүр ингээд өөр гариг маргийг ингээд олоод тэнд нээгээ тэнд ингээд амьдрал үүсгэхээр одоо хүн төрлөختөн ч гэсэн тий бүр илүү юм оршихугаас үсгэгдсэн тарьцсан оромолч юм билүү яаж мэдлээ тий энэ олон мянган дэлхийн ертөнц гаригуд байхад гэж би боддtiin зүгээр сонсон нэмэх бодноо. Тэгээд л энэ дээр яхаа арай өөр зүйлийг бас сонирхдаг гэх юм уу. Гэтэ магадгүй энэ зүйлийг ярих юм бол хүмүүст барыг тэнийг мангараар нь бол галзуу. Тэгэл байх л та. Тэгээ ер нь бол бид нар юу ч мэдэхгүй. Тийм тий. Гэт сайхан философрууд ингээд NASA-гийн хэлж байгаа тий CGI зурганд итгээд явчих болно. Жишээ нь эсвэл яг тэг ингээд тэнд одоо сарн дээр тэг очисон гэдэг ийш бас барыг итгээд явж болно. Тийм худлаач хийж болно үнэ жишээ. Би сарн дээр очисныг худлаа гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь тийм батлагдсан л та. Тэг ер нь зөндөө материал байдаг тэг. Нэлээд яг тэг. Тэр зүгээр амар медиагаар дан ийцэн болохгүй. Тэ. Тэгэл нэг иймэрхүү зүйлүүд одоо бид нэр хооллол хэдэж штэ. Гэхдээ ингээд ийм би бол ургуулж бодох амар дуртай. Ер нь ингээл фантастик философч бас. Бодох дуртай. Гоё байдаг те. Нэг юм ганцаараа юм бодож сууж гоё юм бодчихороо баярлалаа гэдэг те. Тийм нэг юм нэг шинэлэг юм үсэлсэн шийдтэй яг үндэ тэр чинь байгаа л гэдэг байхгүй те. Тэг яг ингээд явж байгаа л ер нь за би мэдхгүй юм байна. Мэдхгүй дээр толтой. Тэр их сайн. Тэгэл явж байгаа. За ингээд одоо би чи юу энд үржсэн маргааш ажилтаа штэ. Окей. Мөнгө олъё те. Би шууд амьдрал руугаа мөн зэрэг би чи шинэ дуу хийх юм байна. За гэдэг те. Тэнлэгэл орчих. Философи дуртай гэж штэ. Энэ өхлийн тухай ер нь бодож байгаа. Зөндөө. Би 12 он одоо нэг дэлхийн сүрэн гэдэг шиг. Тэр оноос эхлээд ерөөхдөө бас шууд spiritual гэдэг тийм одоо сүнслэг далд ертөнцийн рүү шууд орж исэн. Тэгээ бясалгал их удаан хийж исэн. Тэгээд өдөр болгон орой болгон тэр нь одоо тэр үедээ мэдүүлсэн байл л да. Яг сайн ойлгоогүй. Мэдээж нэг юм spiritual ego гэж бас байдаг байхгүй. Ойлгоцсон юм шиг. Хүмүүсүүдийг ингээл ойлгох гал яг үндэ өөрөө ч ойлгоогүй гэдэг байхгүй. Тэгээд явж хагаад ер нь тархиа бас нэлээ буцаад эргэн коодлох сайн нэр ч юм уу. Тим үдэл хийснээр дараа нь анзаарсан л да. Одоо ингээ affirmation гэдэг шиг те. Эерэг өгүүлбэр те үгнүүдийг ингэж хэлж. Одоо цагт гэхдээ энэ чинь бас нэг юм үгний те одоо бид нар монгол хэлдэг шүү дээ те одоо нөгөө одоо юу гэдэг лээ одоо үг хэлээ бас анхаарах тийм бас соёл байдаг те юу хэлж тийм амны бэлгээс аш тийм бэлэг тийм одоо яг орж ирч маны бадминхан гэдэг үгийг хэлэхэд бол хинт ч тухгүй санагдахгүй амар гоё өөрөө хэлэхэд хүртэл тэгээ нөө шүтдэг нь хүртэл хамаагүй зүгээр энерги тэгэхээр энэ нэг үгний юу бас нэг юм хүч чадал гэдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг ер нь явн del нэг олон жилийн дараа л улам ойлгож ил байна л да. Тэгээ тэр тэгж эхэлж байхад бол ерөнхийдөө хүл гэдэг зүйлийг яг одоо хүмүүхэд яаш явдیں۔ Яа дий тэгэл нэлээд судалж явж байгаа л одоогийн миний ойлголтоор л тэгэл яг нэг юм одоо бид нар мэдээж нэг юм тэг хүлэг бие махан бод гэдэг хүлэг дотор байгаа. Гэтэ энэ бол бас нэг зүгээрч нэг зүйл биш. Энийг бас хүндэлж хайрлаж зөв ашиглах гэх юм уу те. Одоо машинаа ингээл хамаагүй наадах юм бол хурд нь эвдэрдэхтэй ялгаагүй. Тэ бензин тосын тааруулахгүй бол манайд нь өөртөө ингээд хөдөлгөөнөө анхаарад хоолундаа сайн анхаарад ингээд эрүүл мэнд ингээд юу анхаарах юм бол бас л удаан хэдлэгдэнэ гэдэг шиг те. Тийм л зүйл байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ сүмс тэ бидний сүмс язгуур сүмс гэж хэлдэг. Тэр нь одоо зорилгоо яаж ирсэн тэрийг олоод тэрийг биелүүлчих юм бол тагс энэ би ингээд орхиж явна гэдэгт би итгэдэг байхгүй. Ерөөхдөө тэгэл одоо ингээд цаанаасаа заягдсан одоо нэг юм мишн тий. Зорилгоо ингээд хийцэн байхад бол ямар ч айдсгүй. Тэгээ одоо зарим нэг одоо хүмүүсүүд ингээд үүд болдсон шүү дээ. Энэ бол зүгээр эргүүлэх хүн байсан. Яг гинт ингээд эсвэл нэг юм сонин тохиолдлууд байдаг шүү дээ. Миний бодлоор зарим нь одоо янз янз л байдаг л ах л да. Шаардлага одоо цаг нь болоогүй ч байжсэн болно те. Гэхдээ тэр хүн аль хэдийн олон зүйлийг зөвшөөрөөд ч юм уу ингээд яг хийх ёстой үйлээ хийгээд тэнгүү зүгээр унтж байгаа ч явчих болох ёстой байхгүй. Ямар ч өвчнгүй ч юм уу. Бидрээс шалтгааллахгүй ертөнц ингээд
Тий. шийдэд байна. Тий. Би тэгж боддог болохоор яг үхлийг бол яг зүгээр хүн хүлийн зөвшөөр айх зүйлгүй зүйл гэж бодод. Би үхлийн тухай бодоод тэгээд дараа нь ер нь ингээд бодоод тахаар ингээд бас ер нь гин гинхээ орж ирэл хэдэм бил. Тэгээд бодоод за ийм бас ингэнгүүт би амар юм амьдрал тайртай болоод байгаа. Талархалтай. Тэ одоо ингээ маргааш хөгжүүл өнөөдөр миний хамгийн жаргалтай өдөр байхгүй. Зүгээр ер нь тийм байгааз ингээд бүх юм амар юм богинохон ч юм уу эсвэл ингээд зүгээр л ингээд бүх орон зай одоо энэ агаарч байна уу сууж байгаа сандалж байна. Зүгээр л талархал юм шүү дээ. Тэгэл бусдын ямар би өөрөө ч сонгосон биш те угаасаа зүгээр ингээд би ингээ өөрөөрөө байж хахтал ингээд давж туулаад эсвэл ингээд сураал зүгээр л нэг юм оршихуул байгаа юм шиг санагдтыг. Тэр нөө лил тугийн дуун дээр хорвоо өөрөө юу лээ хорвоо өөрөө төвн би бол зүгээр юм жижиг матери юм байна. Тэр үг бүр надаа бүр яа бид нар нэрэл өчөөхөн л хүмүүс уухгүй тий. Өөртөө нэг лаг одоо нэг борхны төрд бас бодоод ирэхгүй тий. Яг миний бодлоор одоо яг нэг креаторуд гэж байна тий. Артист хүмүүсүүд илүү тэр одоо төвшөнд их хурдан очт юм шиг санагд. Яагаад гэвэл юм бүтээж байгаа учраас. Яг хүн юм бүтээд одоо байхгүй зүйлийг бүтээдэг ч юм ямар нэгэн зүйлийг урлаад хийж ийнэ гэдэг чинь тэр нэг мэдээллийг аваад тэр чинь илүү ойрхон байгаа байхгүй тэр одоо борхон гэж хэлж бол тий юу гэм ба. Тэр энерги ба шүү дээ. Тий. Тэрнтэй илүү ойрхон байж тэр зүйлийг бүтээгээд байгаа байхгүй. Тэндээс ингээд бүтээл ирж байна. Тий. Би одоо жишээл ерөнхийдөө одоогийн байдлаар заяа. Одоо ингээд нэг юм даалж ертөнцтэй ингээд сүнслэг зүйл сонирхож явж байгаад одоогийн миний одоо итгэж байгаа зүйл их юу. Бид тэр зүгээр өдөртөгдөөд явж байгаа гэж би боддог байхгүй. Тэгээд одоо энэ бодол юу вэ те? Одоо ингээд энэ дэлхий чинь асар их олон жилийн настай те. Хүн төрлөخت нь асар олон жил ингээд энэ дэлхий дээр оршиж байгаа. Энэ олон зүйл болсон. Тэр үед одоо жишээл одоо энэ сандлыг бүтээх хитэн хүмүүсүүд байсан бол. Гэтэ тэр анхны бас санаа гэж байна шүү дээ. Яагаад те болчихоо гэж юу? Тэнгүүд тэр санаа одоо бидний бодлоо чинь байнга л байсарлсан байгаа байхгүй одоо хар бараан те цагаан ямар юм тэр бүгд байсарсан. Тэр зүгээр ингээл ерөөдөө бид рүү ингээл орж гараал байдаг. Бид нар аль алийн сонгох тий аль надад одоогийн миний зорилго ч юм уу амьдралд хэрэгтэй вэ гэдэг сонгох боломжтой. Тэгэхээр бас нэг чинь нэг юм нэг өдөрдуулаад яваад байгаа зү бид нар зүгээр нэг юм жоохон чиглэл аваад байна шүү дээ. Яг ингээд шууд тэг гээгүй хэрнээ. Яг ингээл чиглэл одоо магадгүй химэл оюухан ч гэсэн нэг чиглэл ч юм уу тий. Тэр нэг юм бас нэг үүсэл байгаа шүү дээ. Тэрний гэхдээ одоо ингээд дюн дээр бол тэгдэг үстэй. Бараг 70 он зохиогдсон зохиол лөө. Тэгэхэд тэр 70 он зохиогдсон зохиол дээр хүмүүс хиймэл оюухантай болоод хиймэл оюухантайгаа хүмүүс дайтаад хиймэл оюуханы одоо хүн төрлөختнүү хиймэл оюуханаа гэдэг дайм болоод хүн ингээд амьд үлдээд хиймэл оюуханыг ялаад бүх компьютерийн технологиг ингээд халтсан байгаа. Тэгвэл тэр ийм бүр 60 70 оны одоо компьютерч байхгүй үед яаж тийм төсөөл байваа. Тийм. Яаж тийм бодоод байгаа те. Харин тэр бодлыг хийн өгөөд байгаа жишээлбэл бас. Тийм. Одоо бүгжнэдний зохиол гэхэд Толкин гэж зохиолч байгаа шүү дээ. Одоо тэр энэ хэл зохиогоод шинэ юм одоо тийм универс гэж энэ дотор л үүсэдэг шүү дээ. Яаж зохиоваа? Гэмээр те. Бас нэг юу байгаа. Одоо бидний сүнс гэж ярьсан шүү дээ. Тэрийг одоо язгуур сүнс гэдэг байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тэнгүүд бидний язгуур сүнс бас нэг зорилготойсэн. Тэр бас тэмүүлэлтэй. Тэ. Тэдрээс бас дотроосоо ингээд одоо зүрхээ сонс гэдэг шүү дээ. Тэ. Тэнгүүд intuition гэж ярьдаг бас. Тэнгүүд тэр зүйл яг энэ язгуур сүнснээс гарч байгаа. Тэр бас нэг тэмүүлэл байгаа байхгүй. Бид ингээд зориод нэг зүйл одоо нэг үйлдэл нэг ямар нэгэн асуудал гарахад сайн мууг ингэж ялгаж салгаж чаддаг мэдрэмжээр энэ мэдхгүй ирнэ ингээд ячдаг штэ зөв үйлдэл хийцэн байдаг штэ тэр бас нэг юу аахгүй нэг юм бас нэг зал жага нэг процессор яваад байна штэ тэгвэл бас энд нэг бас нэг байгаад байхгүй тий энд бас байна гэдэг тэгэхээр нэг хоёр юм ингээд нэг биеийн дотор байгаад байгаа юм шиг санагддаг байхгүй тий тэгэхээр
энэгээр одоо ингээд оруулж ирээд шүүлтэртэй тэрэгтэй юм энтэй холбож яах юм шиг санагдав. Энэ хоёроо хамтрал хийлгэхгүй бол гэж. Тийм. Тэгэхгүй бол зөвхөн энэ ажлууд байх юм бол ерөнхийдөө бол бид нар бас л яг робот шиг л болчихж байгаа байхгүй. Тэгэхээр роботоос юунаас ялгаатай гэхлээр бид нар яг л тийм цаанаасаа загсан сүнстэй. Би бол яг одоо тархиндаа одоо ингэж захирагдаж одоо ажил хийх ёстой ч юм уу мөнгө олох ёстой ч юм уу ингээд зүйл байна шүү дээ. Одоо энэ тархиар бол тий ингээд хэрэгцээ одоо энэ өөрийнхөө төлбөр тооцоогийн тулд ингээд ажил хийгээд мөнгө олох гэдэг шүү дээ. Тэнгүүтээ би бас ингээд дотор ингээд зүрх бол ингээд яагаад гэвэх чи олно. Ийм хийстэй даа. Чи ингээд дургүй зүйлээ яхаа хийгээд байгаа юм ч юм уу тий ингээд нэг юм тэр нь арай нэг нинжин ч юм уу тий нэг юм чи уул наатханда дургүй штэ. Тэгээд яагаад за гэх ингээ хоёрт ингээд бас юм зүрдэг те. Би бол яг заримдаа болохоор ингээд зүгээр ингээд нөгөө одоо шаардлагагүй зүйл хийсэн хэрнээ тэрэндээ амар баяртай ч ах шиг те. Тэгэнгүүт нөгөө тархины бодол нь болохоор те. Боёнаар болгоё. Дэмэл юм игээд юм даа ч юм уу те. Би яг тэрийг бол яг анх юу гэж бодсон. Дараа нь яг ойлголтоо ингээд би Австрид амьдарч байхдаа нөгөө Zara гэдэг дэлгүүр одоо болон сүлжээ том сүлжээ дэлгүүр. Тэнгүүд тэнд яг нөгөө юуг нь агуулгыг хариуцж менежер хийж ажилладаг гэсэн байхгүй юу? Гэтэ баг мэдгүй би бараг бүгдийг хийдэг байсан баг тэр үед. Яг нэрв юм уу одоо нөө хуваарлалт маяг. Тийм одоо ингээл зарим бараагийн нүүр салбарлуу явуулах ч юм уу тэгэл гарахын ингээл амар ихт би тэг өглөө 6 гэж очино. Тэгээд бараг орой 6 юм уу үсрэл 5 гэж эртдээ ивэл тардаг байсан байхгүй юу? Тэгээд яг үндэ бол би нэг хийх үсэхгүй байсан. Тэг мэдээж яг анх сонирхоод фэшн дуртай хүн те бас ингээд тэр үеийн бас нэг баг тархин ингээ өөрийг нь яагаад штэ жоохон харагдаад чанд уусаа мөнгө хэрэгтэй. Тэгтээ чи бас энэ сайн талыг харчих гэдэг. Тэгээд явж байгаа би жил ажиллаад навсаадлаа бүр ингээд ядарч исэн байхгүй бүр ингээд царай зүс ингээ гундаад ч юм уу те ингээл ер нь их ядраал стресстэй. Хамгийн гол нь тэр стресс энерги болоод. Тий. Тэнгүүд би нэг одоо яаж сүлд ойлгосон бэхлээр тэр үед угаасаа энэ дотроос гарах зүйл биш байсан. Энэ намаа ингээд үгүй гэдээсэн баахгүй хүсэхгүй байсан баахгүй. Тэгээ бүр ядраагаад. Тэнгүүд улам стресстэй. Тэр юм болсон гач юм ингээл хүмүүстэй ч гэсэн одоо ингээд ажлын хүмүүстэй сүлдээ ингээд ойлгоцгоо болж эхэлдэг ч юм уу те ингээл тэр чинь бас нэг одоо нэг системний л дарамт тахгүй те. Энэ сүнс гэдэг зүйл чинь системний дарамттай ерөөсөө тогтол ойлгох тарахгүй байгаа дээ тарахгүй. Тэгээ яг л тийм байсан юм шиг. Би бас яг би яг нэг хөтлөгч их дуртай л да. Энэ миний бас хайртай зүйл. Одоо чи хөгжим дуртай шиг энэ ажилдаа бас амар хайртай. Тэгээд яг нөгөө амьдралын шаардлагаар ингээд өөр зүйлүүд ингээд хийгээл амар ингээд ядраал те. Тэгэл тэрэндээ ингээд бас ингээд стресстэй тэгсэн хэрнээ тэр ингээд намайг ингээд уусаа ингээд ус руу түлхцэн. Би тэнд ингээд сэлжлүүлдэхгүй болохгүй үедээ энэ дотор бас нөгөө зүрх маань чи уулан те ингээд гой ингээд дуртай зүйлээ ингээд олсон хүн штэ гэл те чи бол ингээд ивэл дээр штэ гэл ингээд тэр чи ингээд бас наа дотроос ингээд зулгаагаад тэгээ дараад нь ингээд зүгээр тархиа ингээд за боли ингээд бас зүгээр бараг ингээд бүр өөртөө залхаад гэх юм уу өөртөө амар дургу өрөөд ингээд зүгээр шийдвэрээ шууд гаргалцаа боли одоо тэр нөгөө мэдээж одоо мөнгө чухал л да тэгтээ би энүүгээр ингэ яваад байл одоо яг мөнгө олохгүй байна. Эсвэл тэр нөгөө мөнгө олоод байгаа хэрнээ. Тэр нь одоо амтгүй ч юм уу те. Тэрний орон нөгөө хайртай зүйлээ хийгээд баг цалин авсан ч гэсэн тэрнийг зөв үрээд байгаа юм. Болов гэж одоо бас нөгөө дотоод хүнтэйгээ бас зөрчилднөө. Тийм те одоо бодно те. Би нөгөө энэ одоо ингээд дотор хүсэхгүй байна гэлээгээд одоо хамаагүй юм хаяхан ч сайн шиг. Яг би тэр үед бол юмыг сэтгэлээсээ хийдэг гэсэн. Энэ манай аав ээж минь надад хэлэхтэй. Эсний одоо ингээд хүнд амлсан юм хийлгэл бол сэтгэлээсээ хий. Бүр тултал нь сайн хий. Чадхаараа сайн хий. Тэ тэр чинь бас нэг сайн үр дагавартай байхгүй. Тэгэл юм хийчихэл өөлөөл ингээл хэдэн хүмүүсүүд байдаг шүү дээ. Одоо би жишээл энэ усыг авахтаа юм сайн амтай юм гээл угаад байх юм бол энэ надад сайнаар нөлөөлөхгүй те жишээ. Тийм шүү дээ. Тийм тэнгууд яг тэрнтэй адилхан юм хийхдээ яг мэдээж хэцүү дургу байгаа ч гэсэн за гоё ч тий толт нь гоё
одоо юу гэдэг юм зүгээр нэг хувцс их төрөл бүр янзын сайхан их тавьчих те. Бараг хүн очоо хөрмээр хүртэл те. Бараг тийм ажлыг яг үнэхээр сэтгэлээсээ гоё хийчий гэдэг зүйл дараа нь одоо юу гэдэг юм хүнд ингээд дараачийн боломж гарч ирдэг гэсэн бодогдох байхгүй. Тэг угаасаа дараачийн боломж гарч ирэнгүүт тэр дургу зүйлээсээ холдох нь ойрхон болчдөг гэж би ба. Юу надад тийм боломжууд гарч ирсэн. Одоо шил би нэг хичнээн нэг артистийн дуу байлаа гэхэд би ингээд надад таалагдахгүй ч болно те. Юу нэ эсвэл нэг юм тэгтээ наа чинь явахгүй болсон штэ гэдэг бодолч байна те. Тэгэл одоо ай май аранжировщ шиг олон зүйл дээр ингээд миний харж байгаа үнцэг болохоор аль болох тэрийг одоо цаг үед ингээд одоо хүн болгонд хүрэх те. Одоо сайн одоо хүн болгонд хүрж болохоор ингэж продакшн хиймээр байдаг байхгүй. Тэр нь миний сэтгэл одоо ингээд улам гоё болгож. За энэ хүнийг сонсч одоо чи ийм чадах юм байна тий. Өөрөө мэдэхгүй ч бол улам хурцлаад эвдээд. Эвдэхлээр эн чинь муу болно гэж байхгүй шүү дээ. Дахиад эвлүүлээд яхад улам гоё бүтээл болж болно. Тэр хүнээс юу ч гарч иж магадгүй. Гол нь нөгөө ямар үйлдэл хийх товчин чамд байгаа байхгүй. Тий. Ямар санаатай тэрийг хийгээд түүнээс ч бол тэрийг одоо ингээд нэг юм доошлуулах ч юм уу тий ингээд нэг юм. Чи тэгтээ ингээ өөрийгөө эндээ амар ингэж эргүүлж тий. Өөр дээр амар ингээд за ингээд дотор ингээд бодлогоо ирнэ за миний л бодол шүү зүгээр энийг ингээд гоё их хэвээр гэдэг юмар. Чи ер нь өөрийгөө амар юу хийдэм бэ? Манифест. Яг тэр миний сэтгэлийн л юм л да. Одоо юм хийвэл зүгээр сэтгэлээсээ хийж. Гэтэ яг юм болгоныг аваад за ингээ хийгээ бас тэр болдгүй юм л да. Одоо зарим зүйл үнэхээр за уучлаарай би нэг бол хиймэргүй байна те. Энэ ч бас нэлээ их сэтгэл одоо цаг нэр зарцуулна шүү дээ. Тэгэхээр бас мэдээж одоо ингэж анхааралтай тийм үү те. Шилж хандсан л да. Гэтэ тэр чинь муу юм биш байхгүй те. Үгүй зөв. Тийм бол тийм гомдох зүйл биш гэж боддог байхгүй. Магадгүй нөө үгүй гэж хэлж чадаагүйгээсээ болж өөрийгөө ч зовоогоод за тэр өөрийн зовох ч яах вэ? Тэр хүний ажлыг бүр гутгалж яхаар тэг мөнгөө бодож хийх юм бас тийм байхгүй. За тэг хитэн цааш яах вэ те. Ингээд яачих юм бол дараа нь яг би тэр үеиг сэтгэлээс хийж чадах уу те. Тэнгүүд би нэг юм сонсоод за энэ дэр ингэж болох юм байна. Ингээд нэг юм вижн санаа авна штэ. Тэнгүүд би алхам хийх боломж авах. Тэгэхгүй юу ч орж ирэхгүй юм бол те би мөнгөө бодоод хийх юм бол надад сэтгэл гарахгүй болохоор би яг үүндээ өөртөө нэг юм худлаа юм хийж байгаа байхгүй. Энүүгээр тэгээд мөнгө бодсон л гэж байна. Тэр шалтгаан. Хоёулынгийнх нь ярилцлах цаг хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд юун төрөнд бас Great Handa баярлаа. Маш их талархаж байна. Гол нь чиний хийдэг дуу уран бүтээл үнэхээр ингээд мэдрэмж, характер тэ нэг юм дотоод одоо тэр нэг юм сонсох хэрэгцээ тэр нэг сүнс байгаад байна шүү дээ. Нэг хэрэглэгч сүнс. Тэрнийг ингээд тэжээдэг шүү. Тэгээд баярлаа. Урилгыг манаас хүлээн авч хүрэлцэн ирсэн үнэхээр их баярлж байна. Талархаж байна. Баярлаа. Гэлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн сүүлийн асуулт. Энэ хөгжим хийдэг хүн бас юу гэж хариулах бол гэхээр их сонирн байна. Хэрвээ одоо Гэртхан нэг хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжмийн зэмсэг шиг дуурах бол эргэлзэлгүй шүү бас гитар. Зээд. Бейс гитар л мэдгүй цаанаас л намайг ингэж эзэмддэг гэх юм уу бүр ингэ дотор хошоогд идэх байхгүй. Сонс хоолгонд ингээд янз бүрийн тоглолт гэдэг ч юм уу те ер нь юм доогуур одоо юу гэдэг би бас ингээд бөөгийн те ингээд хит сингэр сонсохлоор бас тэр шиг санагддаг байхгүй ингээд дотор хошоогд идэх. Тэгэхээр яг тэрнтэй холбоотой биш магадгүй цаанаас нэг юм доод одоо ийм бум гэсэн тийм саунд тэгээд эн чинь баг ингээд дүүрэгдэх байхгүй яг үндэ хөгжмийг бас нэг юм баг одоо нэг frequency харах юм бол нэг одоо олон хөгжим юунууд чи ингээд 100% ингээд хуваагаад явах юм бол баг 30-40%-ийг ингээд дүүргэждэг юм шиг надад санагддаг. Тэгэхээр bass гитар. Nice. Би ч юм болохоор өөрийгөө лимб гэдэг. Лимбний нэг юм гоё эд юм аа. Ингээд ариухан сайхан. Ер нь ариухан тэгсэрний юм гоё хөгжилтэй ч юм шиг тэгсэрний гоё энергитэй хөнгөн. Хөгжим ингээ өөрт ингээ эренгүүд хүний нөгөө дотоод энерги ингээд чакра ингээд хөдөлгөөнд орд юм байна л да. Тэгээ тэрэн дээр ингээд чи сайн хүн шүү.
чи ингээ ажилчин бүтэн шүү гэж хэлэхээр хүн өөрийнхөө нөө энергиэрээ ингэж өөртөө тэгж хэлээл манифест одоо тэрийг сэргээгээд байна шүү дээ. Засагддیں۔ Гинэ. Тэг би бол яг хингэргэн дээр бол ингээд яа ингээд юм авдсан ба. Тэр тэгтээ нэг тийм гоё авалт биш ээ. Нэг жоохон юм. Тэгсэрнэ би чи юм underground хипхоп хөгжим сонсох дуртай. Тэр чинь бас билээ юутай шүү дээ. Дээ нэг юм ирдэ шүү дээ. Юу л хөгжим дээр бас билээ бейс одоо 808 гэж хэлдэг шиг яг тийм зүйлээр их илүү шингээд дуртай их илүү урд нь барьж байна. Одоо тэрнээс л үүдтэй ах та. За баярлалаа. Тэгээд өөрийн чинь бүх уран бүтээл тэ хийж байгаа тэр зүйл болгонд нь амжилт хүсье. Хамгийн сайн сайхныг хүсье. Өөртөө хүсч явдаг сайн сайхан бүхнийг хүсэж байгаа шүү. Ерөөл бат шиг. Хүүхдийн подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхний албан ёсны хуудасуудыг дагж одоо цаг алдалгүй бас бид бүхний хүргэж байгаа подкаст болон одоо мэдээллүүдийг хүлээн аваарай гэж хүсье. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.